Сүжиг гэдэг бол яана. Сүжиг гэдэг бол эрдэм бүгдийн суур байна гэдэг тийм. Эрдэм бүгдийн суур юм аа. За Жожигийн доонд бол гангийн стемба энжинла алимбер одоо татагдаж магад гарах үедэр тонилгоод орох гэсэн үг шүү тийм ээ. Тонилгоод ор сүжиг бол хөлгийн дээд мөн бөгөөд Тэвэн тул ухаан төгөлдөр хүмүүн бэр сүжиг даган барьж шүтдэг мөн. Сүжиггүй хүмүүн нугуудад тэ сүжиггүй хүмүүн нугуудад цагаан зүгийн ном үл нэмлэх төрх өгöd хөрөнгө нь галж шатсан хөгнөөгөө адил болно гэж. Хөрөнгө шатчих юм бол одоо хөгнөөгөө урах уу юу тийм ээ. Сүжиггүй хүнд цагаан зүгийн ном төрхөөгүй юу гэж. Тийм ээ. Тэгэхээр ном гэдэг бол цагаан зүгийн ном, буян гэдэг бол сүжиг дагдаг юм. Сүжиг дээр ургадаг юм байна. Тийм үү. Сүжигээр хөрөнгө хийдэг юм байна гэсэн. Сүжиг яана вэ? Цагаан зүгийн номын суур болдог юм байна гэсэн. Ийм зарлиг тийм. Ийм зарлиг. За Жожигээд айлдаж Домбоёс бодлоо. Жожигийн одоо Домбоог айлцсан. Төвдөд одоо бяцлал бүтээлийг үйлддэг олон хүн байх юм аа. Ийм олон бүтээлчин байх юм байна гэж. Яндан чадваржин яваа мэддэгсэн. Харин ялгамжаатай эрдэм болсон хүний харин харин байхгүй юм да гэж айлдахт нь Жожигийн их хөлгөний эрдэм их төрх, баг төрх гэдэг бол багшд харгалздаг юм л да гэж. Багшд харгалзаж одоо төрдөг юм л да гэж. Та нар төвдүүд багшаагаа дандаа эглийн үзэхээс өөрөөр үзвэл алга болохоор яаж төрөх үлээ гэж хэлсэн байдаг юм аа гэж. Том төвчнгүүд л том бүтээлчин гээд уулын хадан цуудаг л улсууд олон байх юм бол таа гэж. Тий. Түүнээс одоо тийм айхтар эрдэм алдсан хүн нэг цөөхөн байна даа гэсэн байдалтай. Одоо Домбогийн айхтар хашрын Жожигээс айлтж илээ. Тэгээ Жожигийн хариуд нь их хөлгөний эрдэм их төрхөө багш төрхөө ялгаагүй багш чөтөж ижил багшд харгалздаг юм. Тий. Тэр эрдэмч багшаас болдсон шүү дээ. Та нар бол багшаагаа дандаа игэл үзэх юм л да гэж. Игэл таардаг усуд байна шүү дээ. Тийм учраас их хөлгөний эрдэм төрсөн баг байх гэж. Эрдэмтэй баг бай тэгээд амгтай нэх байх гэсэн санаа. Тэ? Амгтай усуд нэх байхаа нэхэлд өвчин нэхэл айхтар том усуд тэргээр л хөшөлдөөл байгаа тийм ээ. Эрдэмтэй нэг баг шиг байна даа л гэсэн юм үг. Альжсэн. Тэрний отоо олон багшаагаа дандаа игэл харах юм л да. Тамлж байна тэ? Иглэр одоо боддог усуд байна. За Жожигийн адшаа таада өвдөс хайрл гэж зарим хүмүүс их том дуугаар айлдах юмаа гэж. Тэгээ энэ заримдаа жоохон инээд нөрсөн байдалтай. Ховла наваа даваа самбуу самб гэж. Одоо над руу яана чихээ сайн тавьсан хүнийг их сайн тэр л их өвдсөн даа гэж. Ингэж хэлж байсан юмаа гэж. Тэгээд мангаж яваа дадваа тэр өвдөсийг үлднэ өвдөстэй болно гэдэг чихээр сүжигтэй болохын нэрийн шүдэ гэж. Ийм учраас сайн гэж айлцсан мэтэр дад шинд сүжиг бол яана маш их хэрэгтэй зүйлтэй гэж. Тийм ээ. За ер нь бол сүжигийн дотор олон сүжиг байж болно гэж. Жир гончигдан даймар байлаа. Чухамдгээд л итгэх одоо сүжиг байж болно. Үйлийн урд одоо итгэх сүжиг байж болно. Дөрвөн үнэнд яана өмших итгэл өмшил байж болно гэх мэтэр. Ийм олон янд яана сүжигүүд байж болно гэж. Энэ үст бидний ярих гэж байгаа зүйл бол багш сүжиглэхийн тухай ярьж байгаа маа гэж тийм ээ. Ламала дадвын тухай ярих гэж. Ер нь дадав бол олон янз байж болно. За энэ үсийг ламала дадав маа гэж. Яаж одоо багш сүжиглэн юу хэлээд байгаа юм гэж. За ламала лама жидэр даваа. За багшаагаа шав хүн яаж үздэг юм бэ гэдэг. Хэрхэн одоо харах үзэх талаар бодох талаар. Лагнадэр жонгорын жүдэд байна. Самгайн дагуу нууцсан эзэн. Лавнла лама жидэр даваа жашина гэж. Багшаагаа шав хүн яаж одоо үзэх ёстой юм бэ гэж асуул. Тэ? Үзэх ёстой юм бэ гэж асуул. Санжээ жумдаан дайла. Бурхан ялаг төгөлдөр нөхчгсөн нэг одоо хэрхэн үзэсгэлэнтэй адил үзээрэй гэж. Тэр сэтгэл нь тэр адил бөгөөд үргэлжид одоо буяныг төрүүлдэг юм аа гэж. Тийм сэтгэлтэй байх юм бол тэр нь яана. Жигдэн дамжуулаа ертсөн бүгдэд тусыг үлддэг одоо бурхан болно гэж зарлигсан байдгаа гэж. Утганы юу байна? Багшаа юу гэж үзэх нь вэ? Шавхан багшаагаа Санжээ жумдаандаа гэж үзэх юм. Санжээ жумдаа. Энийг багш бурхан юм аа гэж. Тэг Санжээ жумдаанд. Ийм сэтгэлээр хандвал яана. Багшаа үзвэл өөртөө чуйн болно. Тэгээд яана. Тэр тусыг зүйдэг бурхан өөрөө одоо болдог гэж юм л та гэж.
За их хөдөлгөөний судар энэ аймаг нугуудад Домбын түшчидгаа өрсөн шин. Дулбанажийн дэдэрсэн аяа. За ер нь их хөдөлгөөний судар аймгийн нугуудч хүртэл яана. Тэр бурхны одоо хор мэдлэр мэдлийг өгсөй гэж зарлигсан байдаг өгөөд Дулбанд ч гэсэн бас яана энэ адилаар зарлигсан байдаг байна гэж. За энэ утга нь юу юм гэхээр жидэр санжи ямбар шивана хэрхэн одоо бурхан мөн байна гэж мэдээд ирэхээр түүнд яана гмиг зүйдэг ухаан үл төрөх өгөөд үл гарах өгөөд харин эрдмийг санахын ухаан одоо гардгийн адилаар багшд хүртэл яана бүр тухайлан үйлдэх хэрэгтэй өгөөд гмиг зүүхийн одоо гмиг зүүдэг геммэтэр одоо сэжиглдэг тэр сэжиг бүгдээр одоо орхихдах өгөөд эрдэмтэй гэж одоо анхны ухаан одоо төрдөг юм аа гэж. За дээрх жүдэд бай. Лаунжины ямдан сон гэж. Багшийнхаа эрдмийг бариарай гэж. Гмийн талаас нь гмийг хизээч бүү бариарай гэж. Эрдмийг өөрөө шид бүтээлийг олох болно. Гмийг өөрөөс шид бүтээл үл бүтэн гэж зориулсан дагуу үйлдэх хэрэгтэй өгөөд энэ мэтээр багшийн эрдмийн ховын их хүн боловч түүний одоо өчүүхэн байгаагийн талаас нь хараад байх юм бол өөрт шид бүтээлийн одоо тодгор болж ирдэг юм аа. Гим буруу их байлаа ч гэсэн гмийн талаас нь шинжилгээгээр эрдмийн талаас нь сүжиглэж одоо судлаас өөрт шид бүтээл бүтгэхийн одоо үндэс гарч ирдэг юм аа. Ийм болохоор өөрийн чинь багш мөн боловсол гим жон жичин гим одоо их баг юу байлаа ч гэсэн тэр талаас нь одоо сэжиглэхийн одоо сэжиглүүл гэмтэй болохыг санаад боомдлохын сэтгэлийг олонтой үлдэж хааж үлдээрэй гэж. Хэрвээ сэрэмжгүй юм уу олон насаанаас тэргүүтний хүчээр гмийг одоо сэжих ухаан гарах цагт ч гэсэн намжлах боомдлохын одоо арга байна шамдаарай гэж. Тэр мэтээр үлдээд сурвал зэрэгчлэнхээр одоо яана хүч чадал нь яана багасх болно гэж. За мөн цүлтэн сам манд таван дадвалсаг яндан ядва намда. За мөн дээр нь яана шигшаавд юм уу? Олныг сонссон нийтлаас нь юм уу? Сүжиг их тэргүүтний одоо эрдэм байгаа нугууд дээр нь ухаанаараа тэр талаас нь барих өгөөд эрдмийн яана санаж үлдээрэй гэж. За тэр мэтээр дадуулаад сурах юм бол Жон Тантан ядвар тоо гмийн одоо эсэг усаг гэмтэй мэт одоо үзэгдсэн хэдий ч гэсэн ухаанаараа эрдмийн зүгийг барьсан болохоор сүсэглэх явдалд байна тодгор болохгүй болно гэж. Үлгэрлээс өөрийнхөө үл хөсөх одоо зүгдэр үл хөсхийн зүгдэр эрдэм олон байгааг үзэх хэрнээ гмээр үзэхийн ухаан хүчтэй хатуу байвал эрдмийг үзэхийн одоо ухааныг одоо сүрээр нь дарах ба бас яана өөрийн зүгт олон гин байгаа хэдий ч гэсэн өөрийгөө эрдэмтэй гэж одоо үзэх төдийн ухаан хүчтэй хатуу байгаад байх юм бол тэрээр яана гэмээ үзэх одоо гэмтэд үзэх ухааныг сүрээрэн дарахтай одоо адиллээ гэж. За ингээд багштай хандлага шавхны тий багшаагаа үзэх бодох одоо бодол нь ямар байх вэ гэдгийг гэлж байгаа тий. Багшаа одоо борхон адил бодно гэж. Борхон адил болоод ирэхээр яадаг юм гэхээр тэр багшид яана багшиг гмийн талаас нь биш эрдмийн талаас нь илүүтэй үзэж тэгээ өөртөө яана сүжиг төрөх цаашдаа яана эрдэм ухаан төрөх ийм яана зөв ухаан бий болдгиймаа гэсэн санаа. Тэгээ энэ бол одоохондоо бид дадааг байд юм байна. Тиймээс дадуус сорох хэрэгтэй тий. Үнэхээр чи өөрийн чинь багшлан юм бол багшаага эрдмийн талаас нь барьж иж л яана чамд тэр эрдэм ухаан төрдөг. Түүнээс яана нөгөө эглийнхэн бодлоор эглийнхэн үзлээр жоохон гим гарахаар нөгөө тал руу батчих жоохон юм гарах сайн юм гарахаар яана өөрхийн тал руу батчих гэх юм бол тэр сүжиг төрдөг. Сайн зүйл төрдөг. Тэр багшаас тэр шийдвэртэй сайн ном яана орж үд ийм одоо тодгор харах вэ гэж. Тийм учраас аль болохоор сайн л нэг л чиний багш нэг л би өөрийгөө багш болгоод авсан бол тий яана эрдэм талаас нь одоо барьж тэгээд эрдэм яана надад одоо төрөх талаас нь одоо бодож сүжигтэй сүжиг сурах хэрэгтэй. Бидэнд одоо сүжиг байх байгаа. Сүжигийг төрүүлдэг хэвээр тий. Төрүүлэхдээ ямар замаар төрүүлдэг вэ? Өөрийнхөө бодлыг ийм
За нэгэн чиний багш бол за багш шүү хамаагүй л чи юу гэж бодно хамаагүй тий. Одоо бид нар тэрийг төрүүлэхэд бас болдго юм байна шүү дээ. Бид нар ч өөртөө хайртай учраас өөрийгөө гэмтээ хэрнээ гэмгүү гэдэг юм бодож чадчих шүү дээ. Өөрөө буруу ажил хийчихэд гим хийчихэд тэнийг яана өөрөө бид нар одоо уучлаад өөрийгөө өмөрөөд тэг өөрийгөө сайн болгож яриад сайн болгож бодоод болж шүү дээ. Яг энтэй адилаар тий. Бусдыг бид буруу гэж бодохоос илүүтэй бусдыг сайн хүн шүү, зөв хүн шүү, тийм үү? Эрдэмтэй хүн шүү гэж талаас нь бодож сурах юм бол чинь миний бодлын ажил би өөрийгөө бодлоод өөрчлөх ажил юм ба шүү дээ тийм. Гэмийн биш эрдэм хараад байхаар аяндаа яана. Тэр хүний буруугаар боддог бол арилаад байна. Сайнаар боддог бол аяндаа яана. Ороод байна. Эглэр боддог бодлоор нь арилаад байна. Тэ? Ингээд болох юм аа шүү дээ. Энэ ягаад нэгний сайн нэг нь буруу боддог. Миний өөрийн бодлоос хамааралтай. Тэ? Өөрийн бодлоос. Арилгаж чаддаг бол арилгах чинь. Арилахгүй яагүй арилахгүй гэдэг ч болдог. Тэ? А бид өнөөдөр яна арилгахын тулд бодох шүү дээ. Тэр буруу бодлоо. Ялангуяа их хөлгөний замаар явах гэж байгаа. Ялангуяа багшийг шүтэж байгаа юм үстэй. Багштай сүжиг соохын тулд багшийг яна бурхан адил. Эглэр биш. Бурхан адил. Тийм учраас мэлвагд яна. Бидэнд амьдралд жишээ байж байна. Мэлвагд багшаасаа зүгтахаар үзэндээ гарсан шүү дээ. Тэ? Бүр үйлээ тамаа цайж явж тэ. Тэр одоо сүүлдээ одоо багш бүр ярих чинь болж явах шиг тийм ээ. Энэ өглөө босход яана. Багш нь дэмчиг. Яг юм болоод харагдсан үрт. Юм арилж байна. За наа бид нарт яана. Бидний тэр буруу бодол байсан юм бэл. Тэр бодол маань арилаад ирэхээр аяндаа багш нь яана. Тэр жамаараа харагддаг. Цаана угаасаа тийм байл. Наан янз янз болоод тийм үү шавийг зоогоод байгаа багш шиг харагдаад байгаа боловч цаана хүн хэрэгтэй яана бас. Багшийн мөн чанар бол тийм бурхан адил болж байх бас үндэс тийм байсан. Тэ? Бид ягаад багшийг тэрийг харахгүй ядаад байсан гэхээр наан бидний үзэгдэл яана. Эгэл учраас. Тэ? Дээр нь дахиад миний дотор элдвэн яана нөгөө тэр үсгэцээс сураас нөгөө зузаан хар үйл чинь байгаа учраас тэр нь алхалчаад тэр сайныг яана. Харж чадахгүй. Ийм байсан. Тэгээс одоо бид яана тэр сайн талаас нь харах хэрэгтэй байна гэж. Тэ? Бодлоо өөрчлөх хэрэгтэй. За ингэж сурах хэрэгтэй байна гэсэн. За Санжи Жумданда даавар гэж байна. Санжи Жумданда даавар гэж. За хэдийгээр тэр янз янзын үзэгдэл заримдаа гимтэй юм шиг, заримдаа дууртай юм шиг, заримдаа одоо энэ мухай юм шиг, заримдаа юмгүй юм шиг харагдаж болно тий. Тэр бол миний бодлоос, миний буруу үзлээс юм. Тий тэгж харагдаад. Би багшаагаа тэгж харж чинь би их нүгэлтэй юм тий. Тий би нүгэлтэй юм байхгүй. Би багшаагаа яана. Бурхан гэж харж чадахгүй. Миний хувь дутаж юм. Тий. Тэгээс би тэр бодлоо одоо арилгах хэрэгтэй. Миний талаас давшаагдсан байх хэрэгтэй. Тий. За ингэж бодоод байх юм бол яана аяндаа сураад яг хэвээр багш бол бурхан болж харагдана гэж. Тий миний талаас шүү дээ. За юутай адилхан бай ухаанда Жожигийн багш нь бол Сэрлэнба багш байсан тий. Сэрлэнба. За үзэл амлын хувьд бол нэг Жожигийн бол Умаа танжираа. Сэрлэнба багш нь Сэнзэнба. Давааны гол даваа үзлээр нэр хамна хоёр дээр дээр хоёр ялгаатай. Томьёолууд үнтэн хоёр том хүн байсан. Сэнзэн Нанданба үзлийн үднээс нэрх юм бол дээд додон ялгаа байгаа хэдий ч гэсэн их хөлгөний замын зэрэг нийт болоод бодийн одоо яана сэтгэлийг дотор нь төрүүлэх дотроос нь сэтгэлийг түүнд одоо шүтэж олсон болохоор Сэрлэнба багшигаа яана бүр ханцшгүй дээдийн багш гэж одоо барьдаг байсан мөлий гэж тий. Жожиг ийм ондог хүн байсан биш. Багшигаа хэзээ даван гона үзлийн үднээс яана багш нь доод думтай нам байсан ч гэсэн энэ бол миний багш тий. Их хөлгийн одоо их өвцгийг зааж өгсөн, бод сэтгэлийн өвцгийг өгсөн ганцгүй багш нэ гэж ороод ирээ залдаг байсан юм аа гэж тий. Бид бол яа томорч явах бол тийм ээ. Узаадах ч юм бол Сэнзэн баа. Би бол умаа. Багшаа самаг үзээвчээд. Багшаа инээр сайжирчээд. Тэр даваа голноос сэм голно гэж хэлж байгаа. Даваа хамаагүй тий. Даваа чигэн байж болно. Тий. Даваа хамаагүй. Сэм голно шүү дээ. Ямар сэм байна вэ чамд? Ямар сүжиг байна вэ чамд тий? Ямар сэтгэл тэргээрээ чи яана. Тэрнээс илүү тий. Шид бүтээл болно гэдэг нь энд байна гэж тий. Миний багш бол их тэр бомтон тэрх юм бол тийм ээ. Миний багш бол тэр бомтон гэж тий. Бархан шүү дээ тий.
Нөгөөх нь бол ядуу багш байна тий. Миний багш бол ядуу гэж. Одоо тиймэрхүү юм ярих шүү дээ тий. Миний багш бол хамб гэдэг. Хам болгон сайн байх юм байна л да. Нөгөө багш нь муу багш юм байна л да. Харин нөгөө муу багш нь хамгийн сайн зааж өгсөн дээ. Тий. Одоо чөмж ялгаа их байна шүү дээ тий. Дайван гоноо чөмөн байна. Хөрөнгөний гоноо чөмөн байна тий. Тийм. Бүгд тамал. Дандаа тамал байна ш. Дандаа ийг юм бодлоо. Тий. За. Тэгэхээр яаж эрдэм төрөх вэ л гэж байгаа. Тэгэхээр яаж чамд эрдэм төрөх юм бэ гэж. Ингэж бодож байгаа. Харин яана. Жожингээ шиг бодвол эрдэм төрөх юм байна. За ямданжи айна сэмшин жанжиан ийм болохоор гмийн талаас нь эрдмийн талаас нь бид бодох хэрэгтэй бөгөөд гмийн талаас нь даг миним бааны шинжих нь хэрэггүй гэдэг нөхөр. За тэр одоо шагшаа цалах арга дээр үүтэн мөн тийм зүйл дээр одоо мөн боловч бид багш гэж хэнийг бодох вэ гэхээр нэг шүлэг ном төдийг одоо сонссноос дээшийг ялгаагүйгээр одоо үлдэх хэрэгтэй л дээ гэж. Тэ тэр багшаас бид нэг шүлэг ном сонссон байж нэг бодог ном хэлүүлсэн байна. Тэрнээс дээшийг л яана. Багшаа гэж дотор бодож явах хэрэгтэй тэ. Цаана ямар нэг яана. Элдв одоо гим буруу элдв байж болно. Гээд яана. Тэг яндангийн бодно гэдэг инээс эхэлж байгаа гэж. Тэ яндангийн бодно инээс эхэлж. За гончи өрнгийн доонд багшийг шүтнэ гэдэг бол багшийг шүтснээр одоо буян арилж байдаг бөгөөд харин хилэнц нүгэл нь бол хамсдж байдаг. Хамсдж байна гэдгийг ухаарсан тэрээр хамба тавиачаа. За тэр багшаасаа одоо сонссон нь ихч вэ багч вэ ялгаагүй. Мэдсэн ч вэ мэдээгүй ч ялгаагүй. Шашаа төгөлдөрч вэ төгөлдөр босч вэ ялгаагүй. Тэр хүнийг яана домбын төш гэж багш гэж одоо хорон мэдэрээ гэж. Хэрхэн одоо багшдаа одоо баясаж сүжиглсэн дагууга хамбуулан дадваадан гавар тэр оронгийн эзэн тэр багшдад хүртэл яана сүжиглэж одоо баясаж явах хэрэгтэй маа гэж. Ламан намлаа шидан гэж багш нагууд одоо хэмээсэн өргөн хөндлөх бөгөөд түүний шүтэн байж бодийн одоо яана чуулганыг шүтээд бодийн одоо чуулган чуулганыг одоо төгсөх ба чуулганыг хурааж эс төгсөх нь бол төгсдөг юм а гэж. Ням одоо багнаагүй байсан багнадаг багнсан болдго юм а гэж. Гаваадан рамба тавжин баясгалан буюу амгалан нэгийг олох өгөө буйны номонд түнлэг одоо зохилтон явах үедэр мэргээ бол ментэн борж одоо 10 хар нүгэл дээр одоо үл зохилдох явдал дээр хүртэн гарнаа гэж. За багш хэлснээр эрдмийн талаас нь баярснаар би даяндаа яана төгсөөгөө дуусаагаа буюумаа төгс сураагаа буюумаа буюуна төгс сураад багнаагаа няманга багнад сурдیں۔ Тэгээд яана ном зохилтын явдлаар явдیں۔ Үл зохилтын зөвлөлтөй бол зөвлөдөг юм аа. Ийм одоо эрдмүүд яана тэр багшаас төрсэн байдаг байхгүй тийм учраас тэр багш гэсэн хүний нэг ном нэг шүлэг заалгахсаас тийшээ бүгдийг домбын төш хандараа гэж багш юм хор мэд. За дагшилжин аялдахсан сүдэртээсэн. За чимдэг гэрийн одоо эзтэй гэж те. Гэрийн эзтэй хэрвзээ одоо бодсодоо аас одоо ишийг хүртсэн юм уу? Амны уншлаганд одоо чухалчилж одоо оруулсан юм уу? За өглөг шагшаад төсвөр хичээл самдан дэгэнзэн бясалгал юм уу? Шару төгөлдөр байх юм уу? Бодсодын мөрийн одоо чуулганы хураасан хураахлага төгөлдөр одоо юм дөрвөн шүлэг юм уу? Дөрвөн шүлэг үгсийн тасалбараас дээш сонсон юм уу? Ишийг хүртсэн юм уу? За түүний авсан юм уу? Иш авсан юм уу? За тэр багш түн дөрөө яана номоор одоо бишрүүлж одоо номоор нь одоо биширж үлдсэвэ гэж. За гэргийт нарт загсан байна. Бодсодоо нараас та нар яана иш нам уртсан байж болно. Тийм ээ. Амны уншлагын одоо номыг авсан байж болно. Өглөгийн тухай сонссон байж болно. Шгшаавуудын тухай сонссон байж болно. Буйны хураах тухайс одоо сонссон байж болно. Гэх мэтэр нэг шүлэг ном сонссон хүртсэн байсан ч гэсэн түүнийг яана багш гэж бодоорой гэж загсан тийм. За дээр нь мэндэн цэг нэр болоод үг хийгээд үсэг юу нэгийг
одоо өгсөн засвар болгож заалгасан, үзүүлсэн тэр ямагтаар галбаад галбт гэсэн үг тийм ээ. Галбт одоо хүртэл явсан ч бай. За тэрхүү лов багшаагаа бол багшаасаа хөдөлгөөгүй. За олз өндлөлээр өргөн одоо дахиж үйлдснээр бас өргөн одоо хөндлөж үйлдсэн ч бай. Чамдаг даданд ловнла. За гэргийн ирээ эзэн та одоо хүртэл яана. Эдүгэ хүртэл тэрхүү багштай багш гэдгийн одоо хор мэдлэр огоот үйлдэж чадахгүй бол бас чойма юм бэ ном бусын одоо бишрэлээр одоо юу хайрлаа дээ гэж. За тэгээ ганц өсөх номч бай, ганц нэрч бай, ганц томьёоч бай, ганц одоо үгээрч бай. Энэ сонссон, тэр сонссон үгт нь бид яана галбын тоотой үргэлж яана хөндлөж байх. Өргөж явах хэрэгтэй юм байна. Гэтэл яна бид нар тэгж чадахгүй бол тэр өгшөөгөө тэгж хөндлөж чадахгүй бол ичнээн галуу ачингаар яна бас ном бусаар үдсэнтэй адил болно гэж. Тийм ээ. Ном бусаар үдсэнтэй адил болно шүү. За ингэж яна бид сүжигтэй болох гэж. Багшаагаа сүжигт гэдэг нь нөхөр энэ үеийн сүжигт багшаагаа бурхантай адилд үзэх. Эглэлийн бодлоор биш. Эрдмийн талаас нь хандах, гмийн талаас нь биш, тийм ээ. Ийм бодлуудыг одоо бодож сурах ийм ажил юм. Нэг шүлгээс дээс заасныг багшаа гэж үзнэ. Тэ? Багшаа гэж үзнэ. Тэр заасан ном хичнээн галуу болчингаар янаас хөндлөж байна гэж. Тэ? Домд түш. Домбын түш гэдэг нэг хатар. За энийг хэлж байна. За дараа нь 3 дахь нь юу? Гадинжис том ба. Тэ? Бид ч одоо яна нэг шүлгийг хийвэл одоо бототойрон дэм хүртээд байгаа ч тий. Бототойрон ганжуураар 3 аяг самаар нь хүртээд байгаа. Тэгээ өцсний яна ном авчихад багшиж бодож гин үү. Тий. Мартцсан багш нар хоолон биш тийм тийм ээ. Мартцсан багш нар хоолон бил. Оо тийм тэрж нэг тэгж илүү гэ. Сууж нэг сууж ихтэй. Одоо өөрөө дам болчихсон. Тэгээ өөрөө нэг том болцсон. Нөгөө дээр нэг тэрж илүү тэр гэдэг. Тийм том өнөр болчих юм шүү дээ тэр тий. Тэр чих тэгэн дэгч. Тэрнийг ч мэдэхгүй л тэгэл. Тэр нэг шүлгийн боёнаар үдээ зэрэгтэй л басан байхгүй. Тэ магадгүй тэр ганцхан шүлэг миний одоо бүр бурхан болох ном байж болно шүү дээ. Ганцхан амьдрал ганцхан нас. Тэр багшаас сонсон тэр нэг ном, тэр л нэг өвдөс нэг шүлэг бурхан болоход үстэй дотор юм шиг тий. Нан олон аймаг сувын ном үзэн л дээ бид. 3 аймаг сувын номыг цээжлэн өдөрч. Цээжэр уншин ярина тийм ээ. Гэхдээ тэр л ном яана магадгүй намайг өдөө зэрэгтэй өнөөдөр нэг хүний дэйтэй хүн явуулах ном. Тэр нэг үгэн дотор байж болно та. Тэ. Тийм учраас яана Жожингийн Сэргэн багшаага тэгж хүндэлдэг. Тэгэхээр нэг шүлэг ном нэг үгэн дотор нэмийн цэг иг гэж хэлж байна те. Мин цэг иг 3 цаг. Мингийн тухай нэр цэг байж болно. Иг байж болно. Тэ. Хүнд одоо ойлгуулдаг юм чи ерөөс энэ шүү дээ. Мин цэг иг. Энэ гураар бид яана ертөнцийг ойлгодог. Бурхныг ойлгодог. Нэр байхгүй бол бид яах вэ? Тэ. Үг байхгүй бол бид яах вэ? Өсөг байхгүй бол бид яах вэ? Хэл байхгүй бол бид яах вэ? Тэ. Юугаар ойлгох хэрэгтэй байсан. Тийм биз? Гэт бодохоор хаана энэс ахуулаад яана. Цааших номууд гэсэн үг. За ингэж бодгоо. За тэгэхээр одоо бид багш гэдэг ямар агуу зүйл, ямар агуу хүн байдгийг тий. Бид яаж бодох ёстой? Яаж болов бидэнд яана зөв одоо эрдэм ухааны бухан гэдэг эндээс бид харж байна. За гадинжис том ба. Гадин гэж юу? Зарилгын ачийн санаж дурдах нь гэдэг. Жойж юм да. Өөрөнд хорвож чамдын цэвэрж байна.
Намайг өнөд удаан хорвоод одоо тэнэж явахт нь яана. Өнөд удаан хорвоод одоо тэнэж явахт нь эрэлцэж аварч үлдсэн. Намайг өнөд удаан монхогийн харанхуугаар одоо төтөрлөгдсөн тэр нойрноос одоо сэрэн үлдэгч. Намайг сансрын одоо далайн дотор живж явахт нь гаргаж авсан аврагч минь. Намайг муу зам мөрд орж явахт нь сайн замыг зааж өгсөн хүн минь. Намайг сансрын янданд хүлэгдэн явахт минь гэтлэгч одоо танилцсан эзэн минь. Одоо үлдэгч минь. Даг юурамбар намайг өнөд удаан өвчнөр өвдөж шанал зовхт байна. Аварсан одоо отч эмч минь. Намайг шунал тэргүүтэн Нисонысын одоо гал миний одоо шунал тэргүүтний одоо Нисонысын галыг дүрлцсэн галыг амирлуулан үлдэгч хорын үйл минь гэж гих зэргийн гих мэтэ энэ хорон мэдлийг үсгэрээ гэж. Багшийн ач бол ийм тий. Багш бол ийм их одоо тоош байжтай хуймаа гэж. За домгодод шөнөө норсон буйны садан гэдэг бол намайг муу зээнээс гэтлэн аврагч болаа гэж. Ном одоо номыг нимбаны номын одоо мөн чанарыг ухааруулан үлдэгч болаа гэж. Амарлангуй амгалантай зам болон зовлонтой замыг одоо ялган заагч болаа гэж. Гүнд самбын жадвис дамбан сайн сам додрын одоо явдлыг үзлэгч болаа гэж. Тамжид чимбэн хамгийн болгоогчийн одоо хотоологдод хүрдэг мөрийг заагч болаа. Хамгийн болгоогчийн оронд хүргэгч хөтлөгч нь болаа. Номын агаарын их далайд оруулагч болаа. 3 цагийн мэдэгдэхүүний далайг заагч болаа. Хотолтын чуулганы хот мандлыг заагч багш болаа. Буйны садан гэдэг бол миний цагаан зүгийн ном бүгдийг арвжуулан үйлдэж болаа хэмээн таган дурдан санаж уйлж байсан билээ гэж зэрэглэсэн дагуу санаж үйлдэх болаа гэж. Буйны садан гэдэг бол дагжи тамжижийн горж ирлээ дүнд гэви шэнжин нам идлаж идэ дагт цэгдэн жижин идлаа дагис дон зээжхтүү дамарч юм. За миний буйны садан гэдэг нь дагжи тамжижийн гор миний хэмээх хөвгдийн орой дээрэн одоо суулгаж дүнд гэви шэнжин нам өмнө одоо буйны садны байдлаар сэтгэлдээ үлдэх хэрэгтэй бөгөөд хилэндээ эдгээр нугуудаа игүүл хийгээд сэтгэлдээ тэдгээрийн утгыг нэгэн үзүүр санаагаар даган дурдан санах одоо хэрэгтэй юм аа гэж. За шөнө норсон гэдэг домбоодын доонд байгаа. Шөнө норсон гэдэг их буйны садан хайж явсан нэг үцэд ба штэ тий. Буйны садан яаж шийдэх вэ? Олдохгүй тэр үед шөнө норсонгүй үед бол багшаас олдохгүйсэн. Ялангуяа их хөлгийн нам заалах гэсэн үцэд байгаа юм. Хөлгийн нам заах гэсэн нам зам төвд байхгүй болсон. Энэ нам шигшсэн юм. Тий олон багш ирсэн тий. Гэтэ багш нь олдохгүй байсан. Багш хайж их олон жил болсон. Тий шөнө норсон. Өнөхийн хоёр шүү дээ. Нэг дагдун хоёр. Тэр үед бол их хөлгийн нам байхгүй болсон. Их хөлгийн багш байхгүй болсон байсан. Тэгээд багш хайж олон жил явсан. Тэгээд сүүлдээ багштайгаа уулзсан л да. Тэгээд сүүлдээ багштайгаа уулзсан дараа бол яана. Багшаа их хөлгийн багшаа одоо яаж юу гэж бодох вэ гэдэг жинхэнэ сэтгэлээр одоо шүтчихсэн хоёр хүн. Үлгэр дөө хойч үеийнхэнд одоо үлгэр дуурайл болохоор тий. Ингэж бодож ингэж одоо багшаа шүтдэг юм аа гэдэг. За тэгээд энэ шүлгийг уншиж ирсэн гэдэг юм. Энэ уншиж ирсэн ном нь энэ доонд татаад байна үстэй. Миний багш л ийм яана гадантай гэж ингэж биш. Тэгээ багшаа толгой дээр залаад нэгүүлээ зүрхэндээ залаад тэгээд ачин яана гэж бодож бишдэг багш. За доо амлын цэг дээр жараа гэж. За домгодын доонд байна. Дэний тагийн гэви шимрэва. За та бол яана. Энэ бол гэдэг нь. Энэ бол багшаа хэлж байгаа. Энэ бол миний буйны садан намайг өгүүлэх зүйлээ гэж. Ном бүхэн эрдэн бүхний овоо заагч үлээ гэж. Бодисодын явдлыг төгс заагч үлээ хэмээх ийм нэгэн сэтгэлийг санаж энд би ирсэн боллаа гэж. Эдгээр бүгдийг игүүсгдэг учраас миний ижи адил мөн гэж. Эрдмийн сууг одоо хүүлэгч ээжтэй адилаа гэж. Бодийн явдлыг огоот одоо төгсгсөн судлагч нь юм аа.
Буйны садан эдгээр нь хорлол бүгдийг уцаагч билээ гэж. Өтлөх өгөхийг эцэл нь үлдэгч эмч мэт билээ гэж. Аршааны хорыг буулгах Тэнгэрийн одоо эрэхэд хан хоромс адилаа. Нар саран адил цагаан зүгийн номыг одоо дэлгэрүүлэгч билээ гэж. Амьрлуулахын зүгийг заагч тунгалаг наран саран адил билээ гэж. Дайсан нөхөр хоёрт бол уул адил билээ. Далай адил үл хямрах сэтгэл төгөлдөр билээ. Төгс агоотодоор тэтгэгч салчин адил билээ. Тэр адилын сэтгэлээ норсон би энд ирвэ. Бодисодоо миний одоо ухааныг төрүүлэгч бурханы одоо хөөгөн их сэтгэлийг өгөөсгөгч тэдгээр нь миний одоо садан бурхан адил магтагдах сайшрагдах юм. Энэ мэт буйны сэтгэлээр энд би ирсэн бол ертөнцийг аврам зөвхөн баатар мэт өгөөд сартвах итгэл аврал мэж мөн билээ гэж. Тэдэг даглаа дэдэм мэгэн ш. Тэр эдгээр бүгд бол надад амгалангийн зол зайг хайрлагч нүд мөн бөгөөд энэ адилын сэтгэлээр миний садныг би хөндлөн үлдмөө хэмээн зарлсан мэтээр энэ өгсөн тасгалын ишгээр дурдан санах эрхтэй өгөөд норсонны арлаа дөнгөж норсон болоо энэ өөрөө өөрийнхөө амандаа одоо уншдаг байсан юм аа гэж. Багштай эрэхтэй ингэж уншиж ирдэг байж энэ номыг уншаа тий. Багшийнхаа одоо ачиг удаа зэрлэгийн ачиг, номын ачиг удаа бодож тэгээд одоо сүжиг тийм бишрэл өөрт нь одоо төрж өндлөх сэтгэл, багшаа өндлөх сэтгэл, багшаа дайрах сэтгэл тийм багшаараа бахарх сэтгэл ийм сайхан сэтгэл багштай ярьж ном заалгахтаа уншиж би өөрөө зохиогоод уншдаг байсан юм аа гэж. Тэгээ энэ бол хожим одоо дараагийн бодисодоо дараагийн шамны одоо анхаарч нямлан өгөрөө сүжиг төрж идэг ба шүү дээ. Зөв бодолтой багштай одоо зөв сэтгэл төрж идэг тийм их буян ураад өөрийг нь яана тийм зөв сэтгэлтэй болгох ийм одоо явдсан юм шүү дээ гэж хэлж байгаа юм тийм. За ингэж яана эрдмийн талаас нь барь сүжиг төрдөм сүжиг төрүүлэх аргууд ачийн талаас нь бодож яана бишрэл төрдөг ийм хоёр ухаан. За энэ хоёр ухаанд ирэх юм бол яана багшиг шүтдэг санаа сэтгэл бидэнд бий болж байгаа. Тэгээ самбист тэнцэл гэдэг нь энэ хоёр тогтож байгаа юм шиг тийм. Самбист тэнцэл. За одоо жарвис яана тэнцэл. Жароо гэдэг нь юу вэ? Ажиллаараа үйл хэрэгээрээ тийм. Биеэрээ хэлээрээ бас багш байгаа шүү дээ ажил тийм. За энэ за ингэж бол өнөөдөр өдөрч байна. Гавь. Хүнсэт шүү дээ. Шинэ дэцлэгд их хүнсэт багт. Бас хэцүү багш муу ярихад хэцүү. Өөрийгөө шүтүүлэх гэдэг байгаа юм шиг тий. Багшийн талаас хэцүү байд. Хүнсэт байд. Би энийг ярихад айдаг юм бас ярив. Одоо энэ юу ч гэж энэ ямар өвчтэй. Би ямар жоож байгаа юм биш бурхан багш.